даваа талаа маань бол хэвлэлээр ярихдаа гомдлохгүй л гэдээ яриад байгаа. Эр хүний хувьд асуудалгүй л гэдэг. Тэгээд юу энэ босон үйл явдлын дараа юу гомдол гаргасан байлээ. Тэгээд сонгон хайрхан дүүргийн эмнэлэг тэндээс гараад сонгон хайрхан дүүргийн эмнэлэг рүү очиж дүгнэлт одоо гаргуулсан байлээ. Тэгээд 5 хоног юу эмнэлэг төвтөж хөдөлмөрийн чадвар алдсан гэсэн ийм асуудал гарсан байлээ. Маргааш нөгөөдөр нь ордон таарад би бас юу зүгээр үү гэдээ асуухад зүгээр одоо ажиллаа хийгээд энэ хэвлэл мэдээллүүд бас ингээд мэдээлэл өгөө явж исэн. Тэгээд энэ дүгнэлтэнд бол би санал нийлэхгүй байгаа учраас бүрэлдэхүүнтэй одоо дахиж энэ шинжээчийн бүрэлдэхүүн дахиж гаргахыг хүсэл гаргасан байна. Таны шинжилгээний үндэслэл түүний эмнэлэг дээр очиод гэмтлийн зэрэг тогтоолсон. Гэхдээ сонгон хайрхан дүүрэг дээр очиод сонгон хайрхан дүүрэг дээр очиж юу үзүүлсэн юм бэлээ. Эндээс яваад сонгон хайрхан дүүрэг рүү очиод тэгээд энэ ойрхон уулын газар үзүүлчихүү гэж утсан чинь их хол газар л очиж үзүүлсэн юм бэлээ. Тэгээ ер нь бол тэгээд энэ одоо гомдолтой юу байна гэд гомдол одоо гаргаад тэгээд шинжилгээ тогтоолсон юм. Танаас цагдаа хуулийн байгууллага тайлбарлуулсан. Тий юу мэдүүлэг авсан. Тэгээд мэдүүлэг өгсөн байгаа. Тэгээд саяын хэлсэн нөгөө бүрэлдэхүүнтэй шинжээч томилох тийм хүсэл гаргасан байгаа. Яг зүгээр хэснээ цагдаа хамтчих жоо. Тийм байлээ. Тэгэхээр өөрөө бол нь хэвлэлээр гомдоогүй гэдэг юм мөртлөө өмнөөс нь өөр хүн гомдоод байгаа ч юм уу гэж бас бодлоо. Тарих толгоороо тавьж зогсон юм уу? Бүх болсон явдал яг энэ юу хэвлэл мэдээллийн өмнө болцсон байгаа учраас би тэгээд та бас дараа нь уучлахгүйсэн шүү. Тийм би даваа талаагаас бол яг тэр босон үйл явдлын хувьд бол би энд бол одоо өөргөө зөвдөх ямар ч одоо асуудал байхгүй. Юу тэр тухайн англи хорон дээр бол 2 удаа уучлахгүйсэн. Тэгээд дараа нь ч гэсэн одоо би маргааш нь нөгөөдөр нь ордон таарад асуудалгүй юу зүгээр үү гэдэг асуудлууд ярьсан. Тэгээд сонгоны цагдаа гэлцээр бас гаргасан гэсэн үг тэгэхээр. Гэхдээ юу гомдол нь болохоор мөрдөн байцгаах. Таны хувьд бол хөдөлмөрийн чадвараа алдах хэмжээний биед нь халтаагүй л гэж. Тийм босон үйл явдлыгээд Монгол дээр баг харсан юм чижээс. Одоо тэгээд 5 хоног бас хөдөлмөрийн чадвараа алдаж эмнэлэг төвцсөн гэсэн эмнэлэг төвтөд гарсан гэсэн тийм сонгон хайрхан дүүргийн эмнэлэг төвцсөн гэдэг тийм. Ер нь энэ асуудалтай холбоотойгоор та нөгөө нэг ёс зүйн хүрээлэл хариуцлага өөртөө одоо тийм ер нь бол зүүн дэд хороонд юм тийм ёс зүйн дэд хороонд би одоо ийм асуудал болсон. Тэгээд тодорхой хэмжээний улсын хурлын гишүүний ёс зүйн дүрм бие авч явах байдлыг зөрчсөн учраас одоо тодорхой хэмжээний хариуцлага гэдэг миний асуудлыг хилцээч. Хариуцлага хүлээх бол хариуцлага хүлээе гэж хүсэлтээ гаргасан байна. Ёс зүйн дэд хорон ч бол гомдол ирэхээр хэлцтэй юм биш үү? Харин тэр дөрвөн жоохон сони юм билээ. Гэхгүй гэсэн үг яа. Гэхдээ одоо тэгээд ирэх биш тэр заавал тэр дөрөндөө баригдахгүй байлгүй дээ. Хэлцэх байх гэж. Одоо энэ нөө зөрчлийн тухай хуулиар шийдэл навдуулах танд энэ хуулийг үгүй тайлбарж байгаа юм тийм байна. Ямар ч ихлээр энэ нөгөө би тэр процессын сайн мэдэхгүй болохоор одоо тэрийг яаж ярих хэвээр. Одоо яг тийм гэмтэл авсан гэдэл хөдөлмөрийн чадвар алдсан гэдэг л асуудал байна. сонгоны хайрхан дүүргийн нэгэн эмнэлэг дээр Тий. Эндээс яваад их хурдан очисон баг шиг байлаа. Тэгээд сонгоны хайрхан дүүргийн эмнэлэг дээр очиж. тэр өдөр гэсэн үг үү те? Гэхдээ яг тэрний баг хэдхэн минутын дараа сонгоны хайрхан дүүргийн эмнэлэг дээр очисон байл. Тий. Нэг танаас яриасан. Тэг би яг нэрийн тэрийн одоо Нэгэн танаас яриасан одоо туулын урдны цамын асуудлаар хүрээгээд хэлсээр байгаа. Одоо хотын орлогч бол ажиллаа өчтөр бол ялагдчихар аялахтаа тэмцэж шалгаж байна. Таны одоо энэ үзээд байгаа нөхцөл байдал дээр одоо ямар байна? би одоо яг энэ дээр байр суурилал хэлэх одоо юу баха. Юу гэж харж байна вэ? Гэхдээ яг үдэл одоо яг үнэндээ энэ нүггүй хэлэхэд бол одоо ингээл хаасаагүй бухимдал ш иргэд бухимдж чинь ордон дотор байгаа миний хувьд ч гэсэн одоо бухимдж байгаа байхгүй. Баруун зүүнгүүл одоо ингээд одоо эрх ашигуд байна. Тэгэл одоо ер нь бол ингээд би бол одоо бас нэг тийм учиргүй ууртай хүн биш. Гэтэл одоо ер нь бол ингээд асуудал болгоно ингээд цаана одоо бидний зовлонгоор ард иргэдийнхаа зовлонгоор бид нар төгжрлийн асуудал байна уу, утааны асуудал байна уу, одоо энэ гэр хорооллыг барилгажуулах асуудал байна уу, аж үйлдвэр одоо жишээлбэл бид нар том аж үйлдвэр ийм төслүүд хэрэгтэй байна, төмөр зам хэрэгтэй байна. Гэтэл яг эднэрээр ингээд дамжуулаад одоо жишээлбэл цаана нэг хулгай хийгээд байгаа байхгүй. Тэрийг зүгээр хийж болдгоо юм уу? Тэрийг зүгээр ингээд янз бүрийн асуудалгүй хийж болдгоо юм уу? Тэгээ тэрийг нээлттэй хийж болдгоо юм уу? Дандаа усын нууцад давна эсвэл ингээд хилцүүлэг хийхгүй тэр нь маш богино хэмжээнд одоо хийдэг гэдэг асуудлууд байгаа байхгүй. Тэгэхээр энэ болгон чинь ингээд одоо усын хурлын гишүүдийн гэсэн одоо ингээд ер нь бол ингээд цаашдаа одоо иймэрхүү байдалтай олон байдаг бол хийж уулна ингээд хийж бүтээх хууль төсөл энэ усын хөгжлийн төлөө юм гаргаж ярмаар байгаа байхгүй.
Тэгээ одоо жишээлбэл өчигдөрсөн танхимын тухай хууль ярихад энэ бол нь улсад байгаа бүх бие даасан байх институцийн баг ихэнх нь улсын намаас хараатулсан. Улс төрөөс хараатулсан. Ядаж энэ хувийн хөгжлийнх нь одоо энэ тараагаад олон ийм төрийн бус байгууллагууд гэж яхаар ядаж тодорхой хэмжээгээр энэ дуу хоолойгоо нэгтгэх энэ бүтцийг энэ институцийг илүү чадахчих улс төрөөс хамааралгүй болох хуулийн үндэс дүргэн барьсан боловч бас дэмжигдсэнгүй. Тэгэхээр бид одоо ер нь бол нэг дарга зэрэг томилдог эсвэл одоо нэг ийм хянан шалгах төр хороо одоо ингээд нэг иймэрхүү эсвэл яаралтай гормоор тодорхой нэг хэсэг бүлэг хүмүүсүүдийн одоо эрх ашигт нийцсэн ийм хууль баталдаг л иймэрхүү байгууллага байна. Яг үндэ хэлэхэд бол тэгэхээр бас бухимдалтай байна. Одоо бол цаашдаа ийм байдал үргэлжлэхэд бол мэдгүй одоо хувийн үед бол маш одоо хэцүү тийм нөхцөл байдал байна.